Сайн байцгаана уу? Анги удирдсан багш эцэг их асран хамгаалагчтай хэрхэн холбогдох видео заавар хичээлийг хүргүүлж байна. Юун түрүүнд анги удирдсан багш маань өөрийн даасан анги дээрээ дарж орно. За ингээд эцэг их асран хамгаалагчтай аппликейшнтэй холбогдоход QR код хэрэгтэй байгаа. Тэгэхээр багш маань ангийнхаа журналд зэс рүү ороод суралцагч зэсэн дээрээ дараад QR кодыг бол хоёр янзаар үүсгэж авах боломжтой. Эхнийх нь нэг хүүхдээр нь буюу тухайн хүүхдийн арын QR дээр дарангууд тэр хүүхдийн өөрийнх нь эцэг асран хамгаалагчтай холбогдох QR код гарч ирнэ. Хоёр дахь нь болохоор бүх нийт ангийнхаа хүүхдүүдийн QR код дээр дараад QR кодоо тооцоолсны дараагаар энийг хэвлэж аваад хайчлаад хүүхдүүдэд дараагаад өгөх боломжтой байгаа. Ингээд эцэг их рүү QR кодыг өгснөөр тухайн эцэг их өөрөө аппликейшнийг татаад хүүхдийнхаа мэдээлэлтэй QR кодыг уншуулгаад тань руу QR код холбох хүсэлт нь ирнэ. Заавал анги удирдсан багш тэр хүсэлтийг батсны дараагаар хүүхдийн мэдээлэл эцэг их асран хамгаалагчийн аппликейшнтэй холбогддог байгаа. За ерөнхий цэснээсээ эцэг их асран хамгаалагч гэсэн цэсийг сонгоод эцэгийг холбох хүсэлт гэдэг цэс дотор бол тухайн эцэг эхийн QR кодыг явуулсан уншуулсан хүсэлт нь бол танд ирж байгаа. Үүнд батлагдсан болон ирсэн хүсэлтүүд харагдана. За тань хүсэлтийг баталснаар тухайн эцэг эхийн хүүхдийн мэдээлэл харагдаад явах нь. Эцэг их асран хамгаалагч гэдэг цэс дотор маань чөлөөний хүсэлт, эцэг их холбох хүсэлт, асран хамгаалагчийн хурал санал хүсэлт гэсэн үндсэн дөрвөн цэс байрлана. За чөлөөний хүсэлт дээрээ дарж орох юм бол эцэг их асран хамгаалагчийн аппликейшнээс илгээгдсэн чөлөөний хүсэлтүүд цагийн болон өдрийн гэсэн байдлаар харагдана. За энэ дээр жишээлх юм бол өдрийн чөлөө байна те 2025 оны 2 сарын 13-нд би батлаагүй байна. За энэ дээр болохоор 2 сарын 19-ний 1, 2, 3 дугаар цаг гэсэн цагийн чөлөөнүүд нь харагдаад явна. За батлагдсан та чөлөөнийхөө хүсэлтийг бас дараа нь эцэг их өөрчлөх юм бол энэ засах дээр нь дараад засах боломжтой цагуудыг өөрчлөх боломжтой гэсэн. За ирсэн чөлөөний хүсэлтийгээ та цэнхэр дээр дарж батлана. За шаардлагатай тохиолдолд тухайн хүүхэд нэрсэн эцэг хандуураад явуулсан байгаа тохиолдолд тухайн чөлөөний хүсэлтийг бас цуцгаж болно. Асран хамгаалагчийн хурал гэдэг цэс рүү орохоор эцэг эхийн аппликейшн руу бүгдээрээ хурлын хов явуулна гэсэн үг. За жишээлх юм бол би энэ дээр хурал бүтгий 19-нд цагийн сонгоод 1 цагаас танхимын юм уу онлайнаар юм уу? Онлайнаар гэх юм бол сонголтын дээр нь англиар Zoom meeting Google Teams-ээр сонгоод за линкээ байрлуулад ID нууц үгийг нь за мөн хурлын агуулгын тухай тайлбарыг оруулаад хадгалах боломжтой. За танхимаар гэх юм бол бүгдээрээ танхимынхаа дугаарыг бичиж өгөөд за хурлынхаа агуулгыг төвчлөлтийн хурал гэдээ өчье. Ингээд хадгалахаар тухайн хурал эцэг эхийн аппликейшн руу илгээгдэж байгаа гэсэн. Хурлын үеэр за та эцэг эхийн харьцыг бүртгээд хурлын дараагаар тухайн шийдвэрийг буюу дүгнэлт хэсгийг бол бичих боломжтой. За ингээд нөхцөлд фон зөвлөх шаардлагатай болсон гэдэг дүгнэлт бичээд хадгалъя. Эдгээр дүгнэлтүүд нь хуралдаа оролцож чадаагүй эцэг эхчүүдэд за эдгээр цагаас ийм хурал ийм дүгнэлттэй болсон юм байна гэдэг мэдээлэлээр хангаад өгч байгаа гэсэн. Санал хүсэлт гэдэг цэс дотор маань бол эцэг их асран хамгаалагчаас ирж байгаа санал хүсэлтүүд маань байршин. За та тухайн санал хүсэлтэн дээр ширээ шинжлэх гэх юм бол энэ дээр хариу өгөхийн тулд энэ сум дээр нь дараад эцэг эхийн санал хүсэлтэнд бол хариу өгөх боломжтой. За үүн дээр багш нарын анхаарах нэг зүйл дээр бол эцэг эхийн аппликейшн дээр эцэг их санал хүсэлт бичлээ. Та хариу өгөөгүй тохиолдолд тухайн санал хүсэлтийг эцэг эхчүүд маань эдитлээд засварлах боломжтой. Хэрвээ та хариулт өгсөн байгаа тохиолдолд тухайн санал хүсэлтийг эцэг их засварлах боломжгүй төлөвт болж өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчийн аппликейшн дээр дүн, хичээлийн хуваар, гэрийн даалгавар гэдгээс гадна хүүхдийн хувийн мэдээллүүд дэлгэрэнгүйгээр ордог. Тэгэхээр анги удирдсан багшаас ангийн журнал суралцагч цэс рүүгээ орж агаад хүүхдийн хувийн мэдээллийг бүрэн бүглөөд өгчих юм бол эцэг эхчүүдэд нь харагдаад явна гэсэн. За жишээлбэл амийн эрдэнэ холбоо барих дугаар эзэмшсэн боловсрол цор шагнал задуурнаас гадна хичээлээс гадуур хууль ажиллагаа хүртэл хувийн мэдээлэлээр нь оруулаад өгчих юм бол эцэг эхч асран хамгаалагч маань мэдээлэлээс босрохгүй байх бүрэн боломжтой.